худалдаа авалт хийгээд хизээний суглаар усан хонжор болж байна. 6500 төгрөгийн хүүхэдтэй эмээ сангаас эм авч байгаа 4 сая төгрөгийн ханжир. Тэгэхээр бас яг энэ суглааны үнэн бодтой хэсэгтээ таны хувьд бас ямар бодол байна уу гэж санагдаж байна. Ерөнхийдөө бол хождгийм байна. 4 сая төгрөг хоцсон гэдгийг яг тэр өдөр бол мэдээгүй. Маргааш шинжилгээдээ уцаа ерөнхийдөө нээж үзээд яасан байна гэж утсан чинь 4 сая гэсэн. Таны хонжуурын сан гэдэг тэр 4 сая. Өмнө бас 20 мянга хожицсан сахгүй. 4 сая 20 мянгаыг гараад ирэхээр нөхөртөө очиж нэг хараад өгдөг гэсэн чинь нүггүй тийм байна гэд. Тэгэл баярлал. За суглааныхаа мөнгөөр юу вэ? Суглааныхаа мөнгөөр ямар ч байсан хадгаланда дахиад үрчих юм бэлөө, өсөх юм болоо. Өмнө 20 мянга хожид аривж халтгай гэ фэйсбુક дээр тавьсан байсан чинь үнээр аривчт юм байна. Таны юу хэр идэвхтэй бүртгүүлж ерөнхийдөө бол яг бүртгэл хийснээс хойш идэвхтэй бүртгэж байгаа. Би тэгтээ бараг нэг сараас 2 сарын сүүл бараг 3 сарын ихээр бүртгүүлж эхэлсэн. Тэрнээс хойш бас сайн бүртгүүлж байгаа. Одоо нэг 52 баримтнаас л 2 удаа шагнал авлаа да. Тэгээд тэр баримтаар нь өөрөө хэрэггүй гэхлээр би аваад бүртгээд тэгээд хоцсон юм. 20 мянга лөө 21,500 ч л тэр хавцаал байсан. 500 мянгаыг хоцсон. Саяхан хуцаа алзууч одоо дахиад нэг ухаалаг хуцаа авч үзтээ юм уу? Тэгээд одоо ухаалаг хуцаар одоо баримтуудаа бүртгэндээ. Яг гоо гэр бүлийнхнийхээ баримтуудыг би бүртгэдэг. Нилээ өвтгтэн бүртгэж гисэн цааш нилээ өвтгтээ явж байгаа. Тэгээд ах махаас ахуулаад ээж мэжээсэй гэл. Ерөнхийдөө бүх баримтуудыг цуглуулж аваад бүртгээл явдیں۔ Тэгэл одооний байдлаар нэг 300-аад баримт бүртгэсэн байгаа та. Манай завхнаас наад төлөрсөн байгаа. Тэгээд одоо өнөөдөр ирж боломжгүй болох учраас намайг ирээд авчих гэдгсэн. Тэгэл би ирээд юм юу авчих. Боломжтой аваад. Манай авч одоо 53 таван байгаа. 50 60 үеийн гэдэг юм байна. Тэгээд ийм суглаанд оролцоо аав нь 4 сая төгрөг ажилласан гээд тэгсэн. Тэгээд би авчих. Өөрөө баримтаа бүртгүүлж байгаа. Тийм байнга л идэвхтэй үнэ идэвхтэй бүртгүүлж. Тэгсэн. 4 сарын 11-нд судсан. Тэгээд үний юм байна. Тийм бодтой үний суглаад. Тэгээ одоо үний итгэлтэй байна. Бодтой тэгээ хүмүүсээ одоо идэвхтэй оролцоороо гэж уриалмаар байна. Бүгдээрээ аздан болох боломжтой юм байна.